Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Сайхан сургуулийн багангийн багш баярсан байна. Өнөөдрийн хичээлээр 2 дугаар ангийн монгол хэлний хичээл үзнэ. Суралцгын зорилт 2-2 А. Хийх алхмууд 1-р шүлгийг уншиж ойлгоно. 2-р бамбар муур хоёрын адил ба ялгаатай талыг ярилцсан. 3-р онцгойг таана. 4-р амьтны үр төрлийг нэрлэж мэдэх. 5-р хэлний гээ хоолн гээтэй үгийг ялгаж бичнэ. За хүүхдүүдээ хичээлийн сэдвээ тавиарай. Барын бамбар. Дараах барын бамбар шүлгийг уран тод уншаарай. Барын бамбар. Андуурч ойртвоо би муур биш шүү. Алдар нэр маань барын бамбар шүү. За дараах шүлгийг дэвтэртээ цэвэр сайхан хуулж бичээрэй. За дараагийн дасгал бамбар муур хоёрын адил ба ялгаатай талыг ярилцсан бичцгээе. За муур бамбар хоёр байна. За юугаараа ижилхэн байна? За эхлээд дэвтэртээ ижилхэн талын бичиж. За энэ хүү маань бамбар муур хоёр үнэхээр адилхан юм аа гэж гайх чинь. За юугаараа адилхан байна? За судлаараа адилхан байна. За өөр адилхан ижил төсөөтэй зүйл байна уу? За харин энэ охин маань ялгаатай шүү дээ. Муур бол гэрийн тижээмэл амьтан, харин бар бол. За одоо ялгаатай талыг дэвтэртээ бичсгэе. За энэ охин хэлж байна. Муур бол гэрийн тижээмэл амьтан, харин бамбар ямар амьтан юм бол? За бамбар бол зэрлэг амьтан тийм ээ, гэрт тижээдгүй зэрлэг амьтан. За мөн ялгаатай тал нь жижиг том. За өөр чих сайн харуул чихэн сүүл нь ялгаатай байна. За тэгвэл 3 дугаар дасгал руу оръё. Онцгойг таагаарай. Шарга шарга биетэй. Шар шувуу нүдтэй. Тэр юу вэ хүүхдүүдээ? Шарга шарга биетэй. Шар шувуу нүдтэй. За тэр ямар амьтан бэ? Шаргал өнгийн биетэй юм байна. Нүд нь шар шувуутай их төстэй юм байна. За ямар амьтан гэж бодож байна? За багш нь онцгойн хариуг гаргалаа. За ямар амьтан байна хүүхдүүдээ? За шарга шарга биетэй. За энэ шар биетэй байна. Энэ муур маань шар шувуу нүдтэй. Муурны нүд шар шувуу нүдтэй төстөг хэлж байна. За дараагийн дасгал. Зааврыг уншия. Юу юуны төлөвөө гэж байна. За эхлээд энд ямар амьтан бэ? За уншия. Гөлөг. За энэ гөлөг гэдэг амьтан маань ямар амьтны үр төлөвөө?
За жишээ болгож багш нь та нарт хэлж өгье. За гөлөг маань нохооны үр төлөв буюу нохоон гөлөг. За дэвтэр дээрээ бичээд яваарай. За дараагийн амтан хураг. За хураг маань ямар амтны үр төлөв вэ? Дараагийн амтан гүлчгий. Ямар амтны үр төлөв юм бол? Дараагийн амтан ботоогоо. Дараагийн амтан бөөдий. За дараагийн үр төлөв нь унага. Дараа нь ишэг, бүжин, бэлтрэг. За бэлтрэг маань ямар амтны үр төлөв вэ? За бодож байгаа дэвтэр дээрээ бичээрэй. За сүүлийн амтан дэгдээхэ. За дэгдээхэ маань мөн ямар амтны үр төлөв вэ? За дэвтэр дээрээ бодож байгаад бичээрэй. За дараа нь багштайгаа зөв хийсэн үгүүгээ тулгаж өөрийгөө заснаа. Өөрийгөө буруу хийсэн, зөв хийснийг засаад яваарай. За хураг гэдэг маань ямар амтны үр төлөв вэ? За хураг маань хоньны хураг. За гүлчгий ямар амтны үр төлөв юм бол? Зүйтэй нь бол хулганы гүлчгий. За дараагийнх нь ботго. За ботго маань ямар амтны үр төлөв вэ? За та нар маань энийг сайн мэдж байгаах. Тэмээний ботго. Бөөдий. Ямар амтны цулсыг бөөдий гэдэг вүлээ? Зарааны бөөдий. За зарааны үр төлөвийг бөөдий гэдэг. За унага. За унага бол адууны төл буюу гүүний унага. За ишэг. Ишэг маань мэдж байгаах тийм ээ. Ямааны ишэг. За бүжин. Бүжин тэгвэл ямар амтны үр төлөв вэ? За энэ маань туулай үр төлөв буюу туулай бүжин. За дараагийн амтан маань бэлтрэг. За бэлтрэг маань ямар амтны үр төлөв вэ? За энэ бол чонны бэлтрэг. За дэгдээхийг бүгдээрээ мэдж байгаах. За дахианы дэгдээхий. Дахианы үр төлөв буюу түүнийг дэгдээхий гэж. За зөв хийсэн үгүүгээ багш дэлгэцнээс хараад тулгаарай. Хэрвээ буруу хийсэн байвал алдаагаа засаарай. За дараагийн дасгал хэлний г хоолойгийн төвгийг ялган бичээрэй. За гөлөг, хураг, гүлчгий, ботго, бөөдий, унага, ишэг, бүжин, бэлтрэг. За саяны амтны үр төлөвүүд байна. За энд үр төлөийг хэлний г хоолойгийн төвгээр ялгаж бичье. Ангилж бичье. За эхлээд хэлний г төвгийг төвчжээрэй. За багш нь хэлний г төвгийг шар өнгөөр тодтогч будлаа. За гүлэг. Энэ маань хэлний г-тэй үг. За дараагийн үг хураг. Хураг хэлээд үзээрэй. Энэ маань хоолой хэлний угаар хэлэгдэж байгаа учраас хоолойн г. За гүлчгий. Гүлчгий. Хаагуур хэлэгдэж байна. Гүлчгий. За энэ маань хэлний г-тэй үг байх нэ. За ботго. Ботго. За
За хамгийн сүүлд хаагур хэлэгдэж байна. Ботго. За энэ маань хэлний угаар хэлэгдэж байна. За бөөдий гэдэг үгэнд хэлний гээ хоолой гээ байна уу? Байхгүй байна. За тэгвэл дараагийн үг унага. Унага хэлээд үзээрэй. Хаагур хэлэгдэж байна. Хэлний үзүүрээр байна уу? Хэлний угаар хэлэгдэж байна уу? Унага. За энэ маань хэлний угаар хэлэгдэж байгаа учраас хоолой гээ байна. За тэгвэл дараагийн үг ишиг. Энэ маань хэлний үзүүрээр хэлэгдэж байна. Тэгвэл энийг хэлний гээтэй үг гэд багш нь бодлоо. За бүжин гэдэг үгэнд байхгүй байна. За бэлтрэг. Бэлтрэг. За энэ бас хэлний гээтэй үг учраас багш нь шар өнгөөр бодлоо. За дараагийн хоолой гээтэй үгийг багш нь ногоон өнгөөр бодлоо. Ялгаж бодлоо. За хурага. За ботго. За бүүдий гэдэг үг нь байхгүй байна тийм ээ. За дараагийн үг унага. Энэ маань мөн адил гээгийн ард аатай учраас хоолой гээ. За бүжин гэдэг үгэнд бас байхгүй байна. За багш нь ялгаад хоёр өнгөөр бодсон байна. За та нар бас дэвтэр дээрээ ялгасан байх. За өнөөдрийн хичээлийн гэрийн даалгаварт сурах бичгийн хуудас 92 дасгал 4. За мөн өнөөдрийн бичсэн амьтны үр төлийг дээр өгүүлбэр зохиож бичээрэй. Хичээлдээ анхааралтай оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.